За эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд өөрчлөлт орж байна. За энэ их чухал өөрчлөлтүүд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нүүбийн дурзаргаар саатуулахтай холбоотой асуудлаар үүдсэн ажлын хэсэг ирж Монгол улсад ажилласан бас томоохон тайлан гаргасан. За үүнийг нь улсын хурал хэлэлцээд мөнх хөрөлт шинээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаад улсын хурлын тогтоол гарсан. За энэ тогтоолын дагуу тодорхой хуулийн өөрчлөлт хийхээр тусгасан. За үүний дагуу засгийн газар хууль зүйн сайд ажлын хэсгийг хамт оруулж ирж байгаа юм байна. За энд бол олон чухал асуудлуудыг хөндөж тухайн үед яригдсан асуудлуудыг бүгдийг багтаасан өөрчлөлтүүд байна. За мэдээж шүүх хурлууд хойшилдог, гэрчээртуудад шууд ялгарчаар татаа явуулдаг асуудлууд. За энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын оролцогчдын асуудлууд байна. За мөн хүний эрхийг хангах чиглэлээр гээд за их олон ер нь процесс ажиллагаа ч гэсэн боловсронгуй болох чиглэлээр их олон чухал өөрчлөлтүүд орж байгаа юм зүйл байна. Гэхдээ энд бас цаашдаа та бүгд маань хэлцэх хэвцээ бас боловсронгуй болох шаардлага хэд хэдэн асуудал бас байх шиг байна. Би нэг 2-3 зүйлийг тодруулж асуу гэж бодож байна. За энэ 14 дэх зүйлийн 8 дээр нэг ийм зүйл байгаа дах юм. Хэрэг үүсгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт шийдвэрлсэн хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хоногоор сунгаж болно гэд бичсэн байна. Энэ хэдэн удаа 14 хоногоор сунгаж болох вэ? Ингээд дээд хязгаарын ямар нэг хязгаар байхгүй бол 14 хоногоор сунгасаар бодоод бүтэн жил ч байж болно шүү дээ, тийм ээ. Энэ нэг ийм зүйл харагдаж байна. За дараагийнх нь энэ 9 дэх зүйлийн 5 дахь хэсгээр чинь байгаа энэ шүүгдэгч шүүх хуралдааныг орхин явж шүүх хуралдаанд оролцохоос санаатай зайлсхийсэн бол шүүх тээний эзгүүд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шүүгдэгч гэмт хэрэг үлдсэн гэмт хуралдаан хэсгийг эцлэн шийдвэрч болно гэсэн бичсэн. Тэгээ шүүгдэгчийн эзгүүд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулна гэж бичиж байгаа. За ингээд оролцуулна гэж заавал гэсэн үг шүү дээ, тийм ээ. За оролцуулна. Ингээ биччихээр их нөгөө их хүндрэл их үсэхгүй юу та бүгдийн үед. За ингээд шүүгдэгчийн эзгүүд шийдэж гин гэсэн үг. Гэхдээ өмгөөлөгч нь оролцохгүй явуул шүүх хурал хийгдэхгүй юу. За энэ бол өмгөөлөгч шүүгдэгч хоёр ч нэг л тал шүү дээ, нэг субъект. Тэгэхээр өмгөөлөгч нэрэхгүй бол энэ шүүх хуралд хойшлоод байдаг энэ тал руугаа цаашдаа ингээд бас яваад байх юм биш үү. Энд чи яг тийм нөгөө та бүдийн сургуулах гэдэг чиглэлч явж чадж гинэ үгүй юу. За дараагийнх нь яг нэг ийм зүйл харагдаад байна. Яг юуг нь агуулгыг бас ойлгож байна. Өмгөөлөгчийн эрхийн асуудал дээр энэ 5 нэгдүгээр зүйлийн 2-4 дахь заалт дээр байгаа энэ 2-4 гэсэн хууль зүйн тусалцаа үзүүлэх шаардлагатай эд зүйл баримт бичиг мэдээлэл бусад баримтыг ингээд шүүхэд гаргаж өгөх юм байна л да. Нотлох баримт гэсэн үг шүү дээ, тий. За энийг ингээд шүүхэд гаргаж өгөх юм эрхийг өгч ярьж байна. Тэгэхээр энэ за яг цагдаа хорих асуудал дээр тасал зэрэг асуудал дээр бол байж болох байх. За ер нь ингээд шүүхүүд ийм нотлох баримтыг ингээд өмгөөлөгч ингээд байн гаргаж өгөх юм бол энэ нөгөөх хязгааргүйгээр нөгөө шүүх хурал маань хойшилдаг. Ерөөсөө шүүх хурал дээр нэг нотлох баримт гарч өгөөл мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарчдаг. Ингээд яваад байдаг нөгөө шүүх хуралчийн эцэг төсөлдгөө бас олон жилээр үргэлжилдэг юм руугаа бас энэ чиг авчихгүй юм биш байгаа. Энэ тал дээр бас манай энэ шүүх прокурор ямар хөө байрсуултай байгаа бол энийг ямар хүрээнд авч үзэх вэ гэдэг нь ярьж байгаа. Тэгэхээр яг цагдаа хорих юм уу тасан зэрэг харгамжийн дээр бол ийм нотлох баримт байгаа юм аа гэж бас ярьж болох байх. Ер нь томоохон эрүүгийн хэрэгүүдэд дээр яг ингээд ярих байх юм бол энэ чи ерөөсөө өмгөөлөгч бол шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр нэг нотлох баримт гаргаж тавьдаг ийм асуудал. 1 минут нэмж өгье. Магадгүй хувийн мөрдөгч гэдэг юм уу ийм асуудал руугаа ч явж магадгүй. За ингээд нотлох баримттай холбоотой энэ асуудлууд маань энэ зүйлд шиг төгөөжүүлэх юм биш байгаа гэсэн нэг юм зүйл харагдаж байна лээ. За нөгөөх нь энэ цахимтай холбоотой бас нэлийн олон өөрчлөлтүүдийг хийж байгаа юм байна. Энэ цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн утгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримт тооцогдно гэдэг ийм шууд бичиж. За энэ бол бас нэлийн асуудалтай шүү. Сайн бодож үзээрэй та хэд бас. Цахим баримтыг утгасан сэргээсэн үед бол заавал тусгаасан журам хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол
Сэргийгтэй бол яаж сэргээж болно шүү дээ. Тодорхой ач холбогдолтой зүйлийг хасч болно, эдит хийж болно, одоо нэмжүүл болохгүй байх. Мэдээж одоо тодорхой хэсгийг хасах, нэмэх засварлах одоо янз янзын боломжтой шүү дээ. Тэгэхээр шууд түүнийг платформд тооцох гэдэг бол одоо их асуудалтай шүү гэдэг. Энийг бол тусаалсан журмаар зохицуулах гэдэг юм уу. За энэ мэдээлэл нь бас нэлээд олон зүйлүүд байна. Одоо ингээд цаг багтахгүй учраас их ажлын хэсэг та бүдгийн байгууллагын хувьд бас тодорхой зарим саналуудыг хэлье. За ийм хэдэн тодруулах зүйлүүд байна. За хариулт өгье. Алтан гэрэл сайд. За энэ нөгөө олон оролцогчтой шүүх хурал явагдахаар нэг асуудал гараад байдаг. За өнгөрсөн удаад бол бид нар харсан хөгжлийн банкны шүүх хурал дээр чинь бүтэн чуулгын заалыг сольж жагаад хурал хийдэг. Тэгээд аль ямар тохиолдолд байлцаж болох вэ, байхгүй байж болох вэ гэдгийг бид нар зохицуулахгүй болохоор өөрт нь ямар ч хамаагүй одоо жишээлбэл 80 холбогдогчтой хэрэг байлаа гэхэд өөрт нь ямар ч хамаагүй 79 хүний үйлдэлийн тухай тэр хүн олон хоног тэгээ сонсоо сууж. Тэгээ ер нь бай гэсэн шаардлага тавьдаг. Шүүх хуралдаанд оролцох нь дуудана, ирэхгүй байна гэж баална. Ингээд өөртөөгөө ямар ч холбогдлоггүй хурлын тухай 10 хоног, 14 хоног, 20 хоног сонсоо сууж. Тэгэхээр тэр хүнийг бол энэ олон оролцогчтой шүүх хурлыг хийхэд бол ер нь олон оролцогчтой шүүх хурлыг яаж хийх юм бэ гэдэг дээр бид нар судалгаа хийсэн. За энэ парламентын судалгааны үргэлжлэнгээр судалгаа хийлгэсэн. Тэгээд энэ шүүх хуралдаанд оролцоод явахдаа хэрвээ өөртөө нь холбогдлогүй зүйл байвал эн чинь суухгүй байх эрхийг нээж өгье. Холбоотой зүйл ярьж гин гэж үзвэл суух эрхийг бас нээж өгье гэдэг хүрээндэл төрөний дээр зохицуулт орж байгаа. За энэ шүүх хурал дээр нэмэлт нотлох баримт гаргаж өгөх асуудал бол олон жил яригдж байгаамаа. Өмгөөлөгч нар их хүсдэг, хүнийхээ эрх зүйн байдлыг дээрдүүлье, хүний эрхийн зөрчлийг арилгая гэхээр нотлох баримт гаргаж өгөхөөр болохгүй байна гэдээ маш олон жил яригдж өнөөдөр бас орж ирж байгаа зүйл байгаа. Би энэ дээр бол Данзан Норов өмгөөлөгчийг төлхөө энэ өмгөөлөгчд шинээр нотлох баримт гаргаж өгөх ямар хэрэгцээ байдаг талаар хариулах байх гэж бодож ажлын хэсгээс. За тэр эхний тавьсан асуулттай холбоотой тэр 14 хоногоор сунгаад энэ хэдэн удаа сунгах юм бэ гэдэг дээр манай прокурорын байгууллага хариулах байхаа. За энэ нотлох баримтыг сэргээх асуудлыг бид нар тусгаж оруулж ирж байгаа. Одоо ерөөсөө гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Залилангийн хэргийн маань нөхцөл байдал ер нь 50%-аас дээш цахим залилан болж хувирч байна. Дэлхийн улс орнуудад залилангийн шинжтэй гэмт хэрэг бол 80% рүү цахим болж очиж байгаа. Тэгэхээр бидэнд ямар хэрэгцээ шаардлага гарч ийнө вэ гэхээр энэ цахим нотлох баримтыг цуглуулах, сэргээх, энийг үнэлэх асуудал гарч ирж байгаа. За ингээд эрүүгээр хэн шийдвэрлэх зорилгоор юм цахим орчинд үйлдэгдэг гэмт хэргийг шалгая гэхээр нэн даруй юмнууд устгачдаг, нуучдаг, тэдгээрийн сэргээж гаргаж ирдэг. За тэгээд энэ дээр жишээлбэл үйлчлэгийн процесс яаж явагдах юм? Үзэхэд байхгүй юмыг сэргээгээд гараад ирсэн зүйлийг бид нар нотлох баримтаар тооцохоос арга байхгүй. Энийг яа тооцох юм гээд. Харин Мөнхбаатар даргын хэлж байгаа энэ дээр харин дээр хүний эрх хэрэгчлөөтэй холбоотой алдаа дутагдал гарахгүй, холбогдох журам, бэхжүүлэх журмаа сайжруулах ёстой гэсэн энэ зүйлүүдийг бол хүлээн зөвшөөрөж байна. Тэгээд энэ холбогдох асуулттай холбоотой даргын ажлын хэсгээс бас нэмж хариулъя. За өмгөөлөгчтэй холбооны ерөнхийлөгч Данзан Норов ажлын хэсгийн 4-р микрофон. За нэмэлт тодруулга хийе. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны одоо бүхий шатанд өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөх энэ боломжийг энэ удаагийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж байгаа нэлээд ач холбогдолтой. Энэ их хурлаас баталсан 18 дугаар тогтоолын агуулга нь бол өмгөөлөгч прокурорын эрх тэгш мэтгэлцээний энэ нөхцөлийг бүрдүүлэх ийм гол зорилго байгаа. Тэгээд энэ тогтоолын 8 дугаар заалтанд яг энэ талаар тодорхой зохицуулсан байгаа. Хамгийн гол шүүхийн шатанд нотлох баримт гаргаж өгөх энэ эрх боломжийг яагаад нээхэр болсон бэ? Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөх болон яллах талууд хүч тэнцвэргүй нөхцөл байдалтай оролцдог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бол яг энэ тухайн хүнийг одоо яллаадах гэдэг энэ агуулга биш, хэргийн бодит байдлыг тогтоох ийм агуулгатай. Гэтэл За гүйцээж хариулъя. 1 минутанд хариулдаг байгаа. за хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн цуглуулсан баримтууд хязээд ил тодорхой болдог вэ гэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн дууссанаар тодорхой болдог. Энд одоо тухайн нөхцөл байдлыг өгөөсөх няцаах нотлох баримтуудаа өмгөөлөгч нь
яг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлд мэддэг учраас шүүхийн шатанд болон прокурорын хяналтын шатанд гаргаж өгөх энэ болцоог нээснээр бол эрхтгч мэтгэлцээний нөхцөл байдал бол бий болох юмаа гэж үзэж байгаа. Тийм учраас их ач холбогдолтой заалтаа гэж харж байгаа. За прокурорын байгууллагаас нэмэлт мэдээлэл өгье. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За гишүүний асуултад тодруулах өгье. Энэ 30-15-ын 14-8 дахь хэсгээр бол хэрэг хүртэлтийн эргийг хянах прокурорын хугацааг зааж өгсөн 14 хоногийн дотор хэрэг хүртэлтийн эргийг хянана гэдэг. Зайлшгүй тохиолдолд дээдчдийн прокурор 14 хүртэл хоногоор сунгаж болохоор хуулийн нэмэлт зохицуултыг хийсэн. Учир нь бол хэрэг хүртэлтийн эрийг зарим тохиолдолд эдрээ төвөгтэй нэлээд хугацаа шаардахаар юм байдаг. Тийм учраас ерөөсө хүлээж аваад 14 хоногийн дотор хянах юм боломжгүй нөхцөлд бол дээдчдийн прокурор зайлшгүй тохиолдолд одоо тухайн хэргийг хянах хугацааг хуульчилж өгөх нь хуулийн зохицуултыг бол хөгжүүлэлт хийж ингэж наривч тодорхой болгож өгч байгаа юм аа. За Нямтайшрын Номтой хоёр гишүүн асуулт асууя. За энэ хууль зүйн дотоод иргэн сая Далтан гэрлийн өргөн мэдүүлж байгаа энэ эрүүгийн эрэг хян шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэтэ нэг хэдэн асуулт байна. За ингээд с ижигтэй ялагчаар татагчдаг. Тэгээ үндсэндээ энэний цаана яг хичнээн сайхан хуульд ингээд хүний эрхийг онцгойлон тусгаад хэм хэмжээг нь зааглаад өгсөн ч гэсэн яг амьдрал дээр төдийлөн хууль заасан шиг хэрэгжилтийг хангадаггүй. Тэгээ үндсэндээ ингээд хуулийн байгууллагын зүгээс тухайн иргэнийг юм төөрөгдүүлэх, айлгах, заллах, хуурах, хууль эрх зүйн мэдлэг муутайг далимдуулж эрхийг нь цаад утгаараа хохирох иймэрхүү асуудлууд бол өдөр тутмын л асуудал болчихсон. Тэгээ энэ дээр анхаарнаас. Тэгээ гурван асуулт маань юу гэхээр ер нь энэ хүний эрхийн эрх зүйн хөгжилтөө өнөөдрийн эрүүгийн эрэг хян шийдвэрлэх энэ хуулийн дүүцэл маань ер нь хэр хэмжээнд байгаа вэ? Дадаглал сая энэ хүний эрхтэй холбоотой зохиотор нарын 9 гишүүний хуулийн төслийг хэлцгийг нь бид нар дөнгөж сая их хурлаар шийдлээ. Гэх мэтлэн ер нь хүний эрхтэй холбоотой эрх зүйн хөгжилтөө энэ хууль маань хэр уялдаж хэр хөл нийлүүлж алахгүй. Ер нь